За сайн байна. За сайн байна. За сайхан авч байна. Сүртэй те. Сайн байна уу? За танаа уухийн сайн уу? Аав минь танаа уухийн би тэгэхээ сайн биз За те. манай уухийн сайн байна. За одоо энд бол яг юм аав хүүгээрээ биш. Манай уухийн болон танаа уухинтай нүүр тул. Манай уухийн болон эдний уухинтай нүүр тулж ярилцах, тодорхой сэдвийн хүрэл ярилцах юм агуулгатай юм аа. ийм подкаст. Тэр бол хоёулахны нэвтрүүлгийг хөтлөхгүй, нэвтрүүлгийн багийн зүгээс битэрт өөрсдөө хамтарч Зочид энэ хөө нэвтрүүлэгт оролцох хүмүүсийг одоо ураарай гэсэн. Тэгээд хоёулаа зочдтой өрөх үү. За тэг. За танаа уухийн найр хасаа наадам дүүс. Эч одоо найр уу наадам уу? Найр. Найртай наадам юм уу? Найртай наадам. За тэгвэл найр ахаасаа би ингээд өөрийнхөө үеийн төлөөлөл болсон нэгэн сайхан уран бүтээлч өгөрье. За сайн байна. За сайн байна. Сайхан орж байна та. За та бүхэн таньж байгаа Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, хөтлөгч, найруулагч Яндангийн Алтан гэрэл. Миний урлагаар хүрэлцэж ирсэн байлаа. Сайн. Сайн. Танаа уухийн сайн. Манай уухийн сайн. Танаа үеийнээс юм байна. За манай үеэс одоо манай үеийн төгсөлд Монгол Улсын гавь зүтгэлт найруулагч мөнх төрж байгаа. Шав. Ой. Ямар танаа үеийнээс ямар амар юм алдар салт хэн байдгүй л гэж бодлоо. Манай 15 оны төгсөлд залуу бүтээлч Нэмаа гэж найзгаа урьж байна. За сайн байна. За сайн байна. За tajгүй юу. Тачгаа Тэр сайн. За сайхан авч байна. сайхан аварч За сайн байна. сайхан аварч байна. За одоо нэвтрүүлгийг эхэлж байна. Тэгээд нэвтрүүлгийг эхлэхийн өмнө заавал нэг дөрөв танилцуулах хэрэгтэй. Энэ дөрвийг та нарт танилцуулъя. Дөрөв бол цөөхөн 3-4 юм байна. Өгөгдсөн сэдвийн хүрээнд өөрсдийн үзэл бодлоо хамгаалан мэтгэлцэн. Бие биенээ доромжилт доош нь хийх хориотой. Хар яриа болон хараалын үгийг зөвшөөрнө. Байдал хурцдах үед бусдын бие талдахгүй байх. Өгөгдсөн хугацаа дуусаад сэдвийг шууд хаана. За асуудал тодорхой маргалдаад мэтгэлцээд ирэхийн үед бол зодтолтож нүдэлдэхгүйгээр зогсно. Тийм тодорхой хугацаа дууслаа бол сэдвийг шууд хагаад тэр сэдвийг ярилцдаг өндөрлөнө гэсэн үг. За ингээд бүгдэнд намжлаа. Бити би биэндээ өс санаарай гэж үсэ. Тийм. Энэ сэдв шивэс гэдэг нэр өгсөн байна. Шивэс гэдэг тал дээр хэдүүлээ ярилцах нэ. Шивэс тэр бол арга бидний мэтгэлцэхгүй дээ. Эдний уухийн ч нөгөө нэг ямар наран маран ятол матол бас зүүн наран шивэсийг бол өөгшүүлэн дэмжигч нар байсан шүү дээ. Чи тэгж бодож байна уу? Чи шивэстэй аа би. Би шивэс. Зарим нь Юу тэгвэл одоо шивэсийн талаар ямар бодолтой байна? Шивэсийг би чи эхлээд бүр эрс ницаагч байсан. Энэ өөрийн төрсөн бие махбодон дээр элдв зураг зураад нэг тийм олигтой юм биш гэж боддог гэсэн байна. Бараг муу ёрын юм гэх мэйг. жоохон мухар сусагч үү те. Бараг тэр тал руугаа. Ер нь бол цаас биш энэ. Тийм бидний одоо бидний үед шивэс хэл гэсэн хүмүүс чинь шууд гаднаас нь дүгнэл энэ шивэстэй юм байна. Энэ буруу гарын хүн байна. Энэ бол хулиган байна. Энэ бол ерөөсөн юу эсэргүү. Ерөөсөл захын хар панцч байна ч гэдэг юм уу тийм ээ. ер нь тийм нааштай хүн гэж хүлээж авахгүй шүү. Одоо Японд л нөгөө шивэстэй хүмүүсийг якуза нар гэж хардаг шүү дээ. Яг Одоо тэрэн шиг юм уу? одоо бол яг та шивэс чинь тэгэл бас урлаг л болчих. Янхаг шивэс. Яг миний хувьд бол би чинь бас нэг давхар жүжигчин хүн болохоор шивэс чинь ялангуяа бас ингэ арилгахад түүхтэй шүү дээ тий. Гэж Тийм бодлоо. болохоор би өөр дөрөө бол нэг шивэс мэс одоохондоо бол хийлгэн гэсэн бодлого байгаа. А гэхдээ би шивэсийг бол үгүйсгдэггүй. Залуучууд гоё өөрсдөө сонирхлын дагуу шивэс хийлгэж Хоёр нүртэй наасан. Үеийнхэндээ бол айгу би бол яг энэ миний ажил мэргэжлээ шалтгаалж байгаа байхгүй. ажил мэргэжлээ. Хийлгмээр байгаа. Тийм хийлгмээр байгаа би. Тэгэхээр танай ажил мэргэжлийн шивэстэй хүмүүс сахаасаа сууж л байна чи. Аагтай тэг байх юм бэ. Энд миний хувийн орон зай миний үзэл бодол шүү дээ. Манай үеийнхэн бол гэхдээ бас яг энэ тал дээр хамаагүй нээлттэй шүү дээ. Шивэсэн дээр бол дуртай үедээ хийлгэх юм бол гараал хийлгэх Тийм шүү дээ. А би ч ихтэй шамаг шивэс хэлгсэн гэж юу нууралж илээ. Үгүй. Чи дэр юу гэж бод. Одоо ууралмаар юм байна. Гүр тэр чи одоо таны бас нэг үзэл. Чи шивэс хэлгэж та аав юу гэх гэж бодсон. Үгүй. Тэр чи уусаа таны бас нэг юм хүмүүжлийн үзэл бодол гэдэг байхгүй юу? Яг хой хүний одоо сонголт гэж нэг юм байгаа шүү дээ.
Чи энэ дээрээс унаад өвтөхийг чи өөрөө л сонгосон баггүй юу? Түүнээс би тэр сонголтод чи нөлөөлөөгүй гэдэг бас нэг юм үзэл бодол авд байдаг байхгүй юу? Тэрийг гэхдээ хоригилж мориглол те битгий ингээд ухуулга хийж мэхгүй. Битгий алд гээл нэг. Тэхгүй. Алдах нь бол угсаа ашигтай штэ. Тэнгүүд тэнд чинь би тэрийг мэдж байгаа байхгүй. Ягаад гэвэл энэ шивээс чинь миний л сонголт юм чинь. За яг зүгээр ингээнээр хахад энэ шивээс аавтай хамтнаас орохгүй, надтай л хамтнаас орох зүйл байхгүй. Чи тэгээ яг үеийнхэн чинь шивээс хэлгөө сууж штэ. Одоо нямка мэрэгжлийн жүжигчин хүн учраас шивээс хэл. Чи яг мэрэгжлийн хүндэлдэг юм байна те. Үгүй. Тэрэнд бол надад тийм ямар би чинь жоохон тийм бас 94-г хүн шүү дээ. Ямар хүн? 94-гээ. Ирээдүйн жүжигч шивээс хэлэх нь зөв байх. Үгүй. Ирээдүйд одоо энэ мейкап чинь бүр утгаа. Би яг мэрэгжлээс явцараад байна уу? Үгүй, явцараагүй. Бас энэ дэр тайлбар байгаа байхгүй юу? Ирээдүйд чинь мейкап гэдэг зүйл чинь утгаа алдчихлаа. Одоо эрэгтэй хүн хиймэл хөхтэй болж байна. Том өгзөхтэй болж байна. Том булчинтай арьс зүүж байна, те. Ерөн зүгээр ямар л болж байна. Би өглөө нэг пост хийсэн шүү дээ. Эхнэртэй ирчүүд хэрүүл уруул хийгээд байна. Эхнэргүй нь уруул хийгээд байна гэсэн. Тий. Гэхдээ ерөн зүгээр би нэг талдаа сүүлийн үед нэг юм анзаараад байгаа юм. Нэг хүнд нэг юм садист, масохист гэж шин чанарууд байдаг шүү дээ. Нэг нь одоо өөрөө өвдөж таашаал авдаг мэдрэмжтэй одоо тийм нөгөөх нь бусдыг өвдөхжиж тэрнээс кап авдаг нэг юм садист төрлийн сэтгэлгээтэй юм юм хүмүүс байд. Шивээс хэлэх нь болохоор тэр өөрөө тэр өвдөж кап авдаг донтолдог юм шиг санагдаад байгаа сүүл рүүгээ бүр. Яг донтон. Шивээсэнд донтон. Донтох магадлалтай шүү. Тийм. Тэгэхээр тэр одоо ямар юм бэ? Яг зүгээр одоо яг садизм энтергээл ярьлаа л да. Тэнгүүт ингээд одоо цагт чинь ингээд сэтгэл зүг ингээд бас амар олон төв шинжид ингээд хуваацсан юм ерөнхий хүмүүсийг нийт хүмүүсийг ингээд нэг төрөлд хуваацсан байгаа байхгүй юу? Угаасаа тийм ийм гэж. Хүн болгон өөр гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ тэрийг сэтгэл зүйн талаасаа ингээд хуваацсан арьсны вектор гэж нэг юм байгаа байхгүй юу? Арьсны вектортай, булчингийн вектортай, харааны вектортай, үнэрлэх вектортай, вектор гэдэг нь амны вектортай. Одоо орчуулга нь болохоор зүг гэж орчуулад байгаа байхгүй юу? Орсоос зүг. Тэнгүүд би болохоор тэнгүүд бидний үеийн зүг гэж орчуулад байгаа байхгүй. Тэнгүүд би нэг жоох монголчлаад хандлага юм уу? Үгүй, дэлгэрэнгүй болонгууд хувь хүний өгөгдөл байхгүй юу? Байглаас өгсөн төрлөх гоо зүйтэй адилхан. Одоо гоо зүй гэвэл ойлгож тэ хоёр төрлийн гоо зүй байгаа. Нэг нь олдмол гоо зүй, нэг нь төрөлхийн гоо зүй гэж байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан тэр хувь хүний төрлөх зан чанар буюу характер тэр хүний байглаасаа өгөгдсөн чадвар сайхан шааж байна. Би л төрлөх гоо зүй, олдмол гоо зүй өстө уншиж байгаа. Эстетикийн амьдралын нэг л хууль байдаг аахгүй гоо сан гэж. Тэрэн дотроо инээдэм эмгэнэл драмаг явдаг. Тэгээ задарч байгаа үстэй. Наад чинь бол манай мэрэгжилдээ шүү дээ. Одоо тэгвэл бүгд эстетик гоо зүй үндэс бол хувцсаг үйлдвэрлэлийн гоо зүй, нийгмийн гоо зүйл байгаа. Одоо надад гоо зүй байх нь. Үгүй. За яг хөө тийм ээ тийм. Гэхдээ зүгээр одоо энэ бүх салбарт л гоо зүй байгаа шүү дээ, тий. Тэгээ одоо юу ч юм дээ. Энэ ингээд за одоо сонгодог жишээгээр болох юм бол одоо ингээд дөрөв би яг хэлдгээр эстетик гэдэг одоо томьёолцсон байгаад байгаа шүү дээ, тий. Одоо уралд бол эстетик, этик гэдэг, тий. Ёс зүй, гоо зүй гэж ярьдаг шүү дээ. Бид нар бас тэрийг дагаж мөрддөг шүү дээ, тий. Тодорхой төвшөнд. Тэгэнгүүт эн чинь урлагч нь өөрөө ингээд одоо нийгэм орчин цаг хугацаагаа дагаад ингээд салбарлаад хөгжөөд ингээд яваад байгаа шүү дээ. Шивээс бол миний хувьд яг тэрнтэй л адилхан дүрслэх урлагийн боди арт төрөлж гэдэг юм дэггүй. Одоо яг нарийн тодорхойлтыг нь бол би яг сайн хэлж мэдэхгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө бол дүрслэх урлаг талдаа орох болов. Гэхдээ одоо боди арт гэдэг тусдаа юм урлаг бас ингээд хөгжөөд байгаа шүү дээ. Тэр урдаг шүү дээ бас юм л дээ. Яг тэрэнд бас ингээд хамаарах юм болов уу гэж бодчих. Тэгэхээр энэ бол урлаг. Шивээс хэлгүүл хэлэх үү? Үгүй тэгэл уран бүтээл дээр шаардлагат бол хийх хэл хаа. Зуруулаад орохоос яг шивүүлэх үү асуудал. Тий. Тэгээ одоо бол эмэгтэйчүүд бас амар их шивээс хэлчихсэн. Энэ талаар бол би сүүлийн үед тэгж бодоод байгаа. Энэ харьцангуй дорны соёлтой дорны ард хүн бидэнд бол энэ бол шин тутам юм. Энэ ингээд иргэншлийн суурин иргэншлийн явц нөгөө суурин иргэншлээс л орж ирсэн юм. Мэдээж энэ урд зүгээс биш. За якуза макуза эртний уламжлал нь байдаг л үз. Энэ нэг эго би өөрийгөө илэрхийлэх энэ түрүүний Ямагийн ярьдаг нэг хувийн орон зай гэж яриад байгаа. Хүн өөрийнхөө орон зайд буюу энэ бие бэлтрээ орон зай гэж үзээд нь шүү дээ. Тэгэхээр эндээ бол би өөрийгөө яаж илэрхийлэх нь миний дур. Би энэ дээрээ чөтгөр шулмсаа зурна уу, дариг хээ зурна уу? Би өөрийгөө илэрхийлж байгаа илэрхийлэмж учраас
энд бол хин нэгэн хүн одоо чинь би энд дургүй болоо одоо үгүйсгэх хэцүү. Хэд тэрийг одоо ингээд шулмсын 13 хоногийн үйл явдлыг ингээд зураад байж бас хэцүү. Юмны тэгэхээр өөрөөр хэлбэл нэг тогтсон хэмжээ дамжаа гэж юм би. Ямар ч юм. Өөрөөх нь хэмжээ заагийг давхараад энэ нэг жоохон нүүрэн дээрээ хүртэл шивээс хийлгцсэн хүмүүс яваад. Тэр бол арай нэг жоохон гитээдсэн нэг юм шиг санагддаг гэж юу? Санагдаад байна. Тэнгүүд одоо шивээс чинь нэг юм гинтийн зүйл бас биш шүү дээ. Ер нь нөхцөлд. Дөнгөж саяхан гинтэн хөгжөөл гинтл орчин үед 21-р зуунд шивээс гээл те альсгүй одоо 20-р зуунд шивээс гээл гинт ингээг үн чинь ер нь зүгээр эрт дээр үесээ одоо нөө маяачууд энэ төр гээл те бүх омог мотог аймагуудад ямар нэгэн ийм биен дээрээ хийдэг зан үйлч гэх юм уу зан үйлтэй холбоотой юм ингээд энэ ч олон зуун жилийн туршдаа жилийн туршид ингээд өнөөдөр хөгжөөд гэхдээ тэрийг одоо өөрийгөө илэрхийлэх шиг хийхээсээ илүү энэ зүгээр таних тэмдэглэл байсан байхгүй. Малын им тамаг гэдэг шиг ойлгож байна уу? Манай омгийнхны ялгарх шинж тамаг бол духан дээрээ хэрээстэй байна гэж шивждэг гэдэг шиг. Ийм энэс л үүдсэн зүйл таних тэмдэг учраас тэгвэл ялгарлал байсан. Ялгархын тулд ялгахын тулд шүү дээ. Ялгархын тулд биш. Ялгахын тулд шивээс ингэж хүн төрлөختөө хийж эхэлсэн гэж бодоход одоо бол ялгархын тулд шивээс хийлгээд байна. Энэ цаг үе. Одоо бүр тэр тусмаа за танаа эхнэр анх чамтай одоо жинхэнэ арман сүсгэж байхдаа шивээс дээрсмэл чи суух байсан уу? Суухгүй байх байсан уу? Юу гэж бод? Мэдгүй. Айх байсан баг. Хэрвээ чи одоо залуусаа бод. Жирэх байсан бол хоёул армаас канон яг жоохон жирэх байсан баг. Одоо танаа юун дээр энэ дээр хэн чимгээ чи гэд бичсэн шивээстэй байх юм бол чамд яваа санагдав. Ятал мотол гэж. Ятал мотол гэж бичсэн байл яа. Тэр гिचүүл хараг. Чээж бүр Б гэд. Бидний үед бол бүр ийм байвал яг хоо. цэрэг тий. Үгүй Ч биш бүр Б гэд. Энэ Б гэж үг чам гэсэн чинь нөө манай хууч X маань нэрнийх болдогийн нэрнийх үсэг. Яг тэгэл одоо яг одоо ингээд эдний үед бол ингээл нөгөө нэг казарм тийм байсан. Тэгвэл манай үед болонгууд шивээс бол нэг жоох юм урлаг талаасаа гой сайхан талаасаа л илүү манай үед бол атманууд шивээс хийлэгдэг. Атманууд гэдэг маань хулиганууд. Одоо барай хийдэг, дээрэм хийдэг, хулгай хийдэг, одоо хүн хэрэг мэрэгтэй ер нь эрүүгийн элементүүд маягийн хүмүүс шивээс хийдэг. Нэг талдаа эн чинь ингээд бодоход өөрийгөө илэрхийлж байгаа буюу одоо бас л тархлаа. Би атман шүү гэдгээ бусдад мэдрүүлэх гээд байгаа ч юм уу. Ийм л зүйл юм шиг санагдсан шүү дээ. Ингээ малын им тамга гэж ихэнд нь юу яадаг ноосн дээр нь боддог зүрхдэг шиг. Одоо бол зүгээр тийм гангараал болцсон л да. Тийм тэрнээс энэ шивээс зөвөө буруу гэдэг асуудал бол бидний хувийн үзэл бодолтой холбоотой л байна. Тэгээ ерөн зүгээр манад шивээс ил төгсөж шít. Одоо энэ эмэгтэйчүүд шивээс тун их хийлэгдэг. Битүү. Гэхдээ яг хийлгэж болно л доо. Гэхдээ хийлгэхдээ бас гоё бодож хийлгэх хэрэгтэй те. Шивээс чинь бас ер нь бол насан туршийн л арьсанд дээр ингээл биен дээр үлдэх юм штэ. Тийм болохоор маш сайн бодож хизээж харамсахааргүй тийм шивээсээ л хийлгээсэй гэж боддог. Зүгээр шивээсийг огт хэрэггүй гэх нь хайшаа. За хэрэгтэй шүү хийлгээд агараа гэх нь хайшаа. Ер нь бол шивээсний зугаар тухай бол манай үеийнхэн бол ийм л бодолтой байдаг. Танай үеийнхэн бол зөвшөөрсөн. Одоо манай үеийнхэн бол одоо тэгээд тэнэг нөгөө нэг арслан шивүүлэх гэдэг шивүүлсэн чинь байцаа шивүүлсэн байдаг гэдэг шиг. Арслан шивүүлсэн чинь нөгөө хөшөрсөн чинь байцаа болцсон гэдэг. Яасан нүнжэд. Арслан чинь байцаа болцсон гэдэг тэр. Тэгээ ирээдүйд олон байцаа Монголд болох юм байх л та. Ногооч байцаа чинь тийм ээ. Байцаа тий. За одоо энэ айгу бас их чухал юм байгаа шүү. Ихэнх нь ер нь бас танаа үеийнхэнтэй холбоотой тий. Дараагийн сэдвээр тодорхой тааш. Дараагийн сэдвийн одоо дараагийн сэдвийн сэдв бол хотод дотор өргөл өргөх тухай. Яг одоо энэ ярилцах чинь тий. Энийг ер нь юу гэж боддог тий. Жохон бас зөвхөн өргөл гэхгүй жохон дэлгэрэнгүй ярилцсан л да тий. За одоо машинтай юу? Машинтай. Юмка. Машинтай штэ. Энэ чинь бас машингүй асуудал штэ. За. Одоо ингээл хот суурин газар за тэгээд орон сууц хотон хорооллуудад тий. Гэтэл нэг өглөө болгон өргөл өргөдөг хүмүүс байна. Хитэн давхрын хин гэдэг одоо хүн мэддэхгүй. Гэхдээ одоо магадгүй яг өргөл өргөж байгаа яг юм насжилттай хувьд бол тэгээ яг танаа үеийнхэн л одоо бос таарад байгаа байхгүй юу?
ингээ орон сууцуулга одоо ингээл байрны групп чаттай штэ. Тэрэн дээр чи ингээл тэдэн давхрын тэр их чи ингээ болооч ингээ өргөл өргөдөх юм өнөө өглөө таныг цонхороо харсан шүү. Гаднаас харсан шүү. Анаа тэгвэл дорн синт. Анаа синт юм бичээгүү те. Тий. Тэгээ энэ бас ерөнхийдөө орчны бохирдол болон яг ингээд хувь хүмүүсийн эд хөрөнгөнд бас тодорхой хэмжээнд хохирол учруулдаг аа. Тэ? Машин тэрэгэн дээр ингээд туссан сүүм хүч нь бас баргийн угаалган дээр харилдаггүй шүү дээ. Тэ удажвал Толбон тий удажвал тэр харилдаггүй тэгээ. Тэгээ ер нь сэтгэл зүйн дарамтанд оруулдаг л да. Бид нар чинь хот ийм суурьшмал нийгэмд байж хахад нэг юм өглөө ингээд гараад ирэх цонхон тэр те. Тагтаа баацсан юм шиг юм болцсон байгаа. Тэгэл гатцсан. Өвөл бол яг цас мастай бол тэгэл хөлдсөн ч мэдэхгүй. Тэр юм л. Чи юу бодлоо? Үгүй би бол тэгж л бодож байна. Яг энэ нөгөө манай хүмүүсийн яг өөрсдийн нэг суур юм таних холбоотой. Яг нэг юм нүүдэлчдийн та өргөл өргөдгөө. Гүү. Эсвэл ер нь өргөл өргөдгөө. Одоо таны юм бол туслан мослон дээр хөдөө гадаа өргөн шүү. Дүүс хот дотор гэрээсээ цонхороо шууд ингээ пал хийж асах нэг тэнгэр мэн гээл. Гүү. Яг хаамрын өмнөж тэгээд шууд хүлэн зөвшөөрөхгүй. Тэгээ нөгөө байгаль дэлхийд байгаль хангай дэлхийд яг энэ зөвхөн манай үеийнхний ч бүр дээрвээс уламжилж ирсэн байгальдаа нарандаа сарандаа юу гэдэг юм тийм ээ. Байгальдаа бац тийм ээ. Хүүхдүүддээ байгальдаа өргөдөг тус савдгаа харагддаг. Одоо хоолж унталж байгаа нэг хэлбэр юм уу та. Тэгээ тэр нь бол одоо орон сууцнд орсон ч гэсэн өнөө одоо манай одоо чиний хэлдгээр манай үеийнхэн бол манай дээд үеийнхэнд байна шүү дээ. Бас нэг алтан нарандаа 15-ны сарандаа өргөж шүү. Яг хуу левтер дээж доош буухаас залхуураад лах шиг. Тийм одоо ингээд уламжлал одоо юу гэдэг чинь манайх тэнгэр шүтлэг шашин талаасаа ингээд бодох юм бол эн чинь монголчууд эртээр үс одоо гэрээ хаалгаар гараад өргөдөг байсан да уг нь бол тийм л билгүү те. Тэгэхээр одоо бол яг ингээд зүгээр тооноор өргөдөг байгаас ялгаа болчиход байгаа байхгүй юу те. Шууд цонхоо. За уучлаарай. Яг энэ тохиолдолд та гурав нэг тал би нөгөө тал юм байна. Би өргөл өргөдөг юм. Гэхдээ яг манад бол машин шүүл байдаг байхгүй. Гэхдээ ерөн зүгээр нэг юм хумсрын бас тэр чинь ингээд нэг юм яг манай баруун тишээ харсны цонхонд отолд зүгээр энэ мод одоо тайрсан мод зүлэгтэй байдаг. А тэгээд энэ сүүч нь өөрөө бас яг ингээд байгаль бас яг тэр нэг экологийн хувьд бас нэг фактор тийм юу гэдэг чинь шин болдог юм бас биш байгаад байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн одоо машин тэр энэ яг зүгээр би бол энийг өргөл өргөх нь зөв гэж хэлэхгүй. Балжин мэйлдгээр залхуураад ирэх юм магадгүй. Доошо буугаад өргөж. Гэтэ доошо буугаад өргөх машинуудын дунд зогсож байгаад өргөж байгаа. Доошо буучаад дээрээс өргөх шийдвэ ялгаа авахгүй. Чанарын ялгаа авахгүй. Энэ ялгаатай. Машинуудын дунд зогсоод өргөхөд нөгөө машин чинь бүгдөө дахиад яг машинуудаас зайтай өргөл даа. Тэгээ одоо өргөл өргөх чи одоо юу гэж манайхаа гэрээс гарахад за гарлаа гэж бодъё. Гарлаа чи боддоо. За хашаан дотор боддог машинд ямар ч шанс байхгүй байхгүй. За гарахаа машин зам дээр очиж зогсол тоо биш. Тийм байгаа үстэй. Ингээд эргэн тойрон 408 зогсол айгу хэцүү байхгүй. Яг одоо энэ шууд шахандал орж байгаа юм л да. Та тэгэхээр шууд машинууд дээр зүгээр юу яачихл юм бол гараад нэг жоохон зайдуу гараад өргөчгөл юм бол энэ бол нэг тийм ноцтой асуудал биш байхгүй. Уг нь энийг зүгээр тодорхой хэмжээгээр өргөх нь зөв өргөх нь буруу гэж яах нь бидний хувьд бол утгагүй. Үгүй гол нь харин утгатай. Үгүй харин утгатай байгаа. Хин өргөөд байгаа гэдэг чинь гоё. Буруу гэхлээр чинь бүрд юм биш. Үгүй өргөх буруу гэсэн юм яриаг. Тийм буруу гэж бодсон. Хин яагаад тэгж өргөөд байгаа юм бэ гэдэг асуудал байхгүй. Харагдахгүй үзэгдэхгүй машинууд дээрээс шууд тэгж өргөхөө болооч. Яг үеийн гэдэг шиг тийм. Одоо ингээд цонхороо ч юм уу балкон дээрээсээ ч юм уу өргөж байгаа өргөл бодвол яг ингээд хүний хүслийг одоо юу гэдэг чинь тэр дээшинд яг хүрх ёстой газарт нь хүрэхгүй л баг. Бодол хүргэн штэ. Зүгээр бодох төдийд л баггүй юу нэ. Яг өргөж болно. Өргөхдөө харин ёстой буухаас залхуурлгүйгээр буугаад за одоо ингээд ингээд юу яа л та гэрээсээ өргөх ингээд зөвшөөрөе л та заяа. Нэгт тэгхтээ одоо ингээд яг одоо ингээд байрны хойдол гэдэг шигтэй нэг тийм зүлэг наваатай модтой газар л уу. Гэтэ хүүхдийн тоглоом л баа биш те. Яг суурин газар хэр зохимжтой бэ гэдэг л байгаа даа. Тийм ээ. Тэгэхээр юу хэлэх вэ гэхээр ийм байна бид нар. Энэ бол энийх тэгээд ингээд илээд өнгөрчих сэдв биш ээ. Энэ бол энэний цааталт яг язгуур үндсэн чанар юу гэхээр энэ бол соёл иргэншлийн зөрчил монголчуудын сэтгэлгээнээ уламжлалын тэр юм соёл иргэншлийн зөрчилд орчод байна. Гүү. Энэ бол зүгээр хувь хүний шууд ухамсартай л хотын соёл гэдэг. Доор машин байхад дээрээс нь шууд өргөнө гингүүтлээ. Би нөгөө малчин
Чиний машинаас илүү тэр хүний 408 зогс энэндээ өрөх өргөл нь илүү шүү дээ. Үгүй. Гэхдээ одоо ингээд энэ талаас нь ингээд боддоо та. Энэ талаас нь бодлоо. Үгүй энэ талаас яаж бодож болохгүй. Одоо яагаад ингэж бодоод өстэй заахгүй байх хэрэгтэй юу? За нэг хүн ингээд заяа. Гэр бүлийнхээ болон өөрийнхөө ч юм ингээд сайн сайхны төлөө за цонхороо ч подкон дээрээсээ ингээд өргөлөө. Заяа тэр хүн өргөл өргөж байгаа юм одоо нэг мэдээж нэг араа амьдрал ахуу махуу хүүхд хүүхдүүдэд даатгаал өргөж байгаа шүү дээ тий. Өргөлөө. За ингээд нэг 9 халбах ч юм уу ингээд өргөлөө гэж бодоход 9 халбахнаас одоо ингээд нэг 900 тусал 10 машин дээр буулаа гэж бодоход тэнцээ 10 машины жолоочийн бухимдал эргээд зүү өргөсөн хүнлүүгөө чиглэж байгаа хгүй. Энэ яг тэгэхээр одоо энергийн хувьд зөв юм уу? Яг зөв энэ эргээд ингээ карма ирэх юм шиг. Зөв. Машин бол эд материал. Машин эд материал. Гэтэ тэрийг унж байгаа хүн амны өмч, хувийн өмч. Гэтэ тэрийг унж байгаа хүн ухамсартай шүү дээ. Гэхдээ машин дээрээ тэгвэл хамгаалт хийлтэй. Тэгвэл тэгэл одоо тэгвэл ингүүл яах вэ? Ийм болох гэдэг шүү дээ. Ойлгож байна уу зүгээр? Энэ юу гэхээр бидний монголчууд өнөөдөр яг гол цэг энэ шүү. Сүртэй юм ярихгүй. Соёл иргэншлийн зөрчилд амар агуурахгүйгээр зүгээр л яг үндэ ийм хүсэж байгаа байхгүй. Зүгээр гэрээсээ гараад тэгвэл бүр холгоо очоод тоглоомын талбаас холгоо очоод мод борох руу ороод өрөг. Бүр шууд ингэж байгаа. За чиний нэг настай эмээ өглөө цүгөө өргөх гээд 12 дахраас майж гнаад ойлгож байна уу? Тэ? Ингээд яваад тэр хүн байрны хороол дотор өргөхөөр басаад адилхан машинууд зогссон байгаа. За тэр хаанаас энэ цэцэрлэг түрүүлэн нэрж өргөх юм уу? Гэхдээ яг тэ эмээд хэрэгтэй шүү дээ. Үгүй эмээ манай уншаал суулда хүүхдүүд нь өмнөөс нь өргөлдөө. Яг үнэхээр өргөх ёстой бол чинь хинч өргөсөн ялгаа юу вэ? Ялгаатай үл хүн өөрөө өргөх өрөөл өнөр очоод миний өмнөөс гандан темирасын тавиулж гэж байгаа юм шиг болж надад чи. Үгүй за эмээ ингээд лифтээр буугаад те байраад өгцөн аягүй хүнд болчихно. Үгүй гэхдээ наачаараа байраа тойроод ингээд яваад ингээд буцаад гэрлүүгээ ороод ингээд лифтээр ингээд ороод гэрлүүг орох тэр хөлн удаа эмгийн байгаа штэ. Найз нь олчлоо. 1000 м. Эмээ таны эрүүл мэндэд сайн. Яг би надад ч хэлгээд байгаа. Тэгэхээр яг олчлоо. Эмээгийн эрүүл мэндэд сайн байхгүй. Эмээ нар минь өвөө нар минь шатаар дээшээ сайн алхаж бууж вэ. Гэртээ дими алхаж боохгүй өргөлөө аваад өргөлөө шилэх гэдэг юм байна тийм шүү дээ. Хөвширч өгдөгөө хөшиж өгдөг шүү дээ. Энийг бид нар ч хэлсэн юм шиг дээрээс ирсэн үг шүү. Энэ үгийг тий яг дээрээс ирсэн хүн хөвширч хөшиж өгдөг юм байна. Тайр наад инээд ч юм бол яг нэг Монголын уламжлалыг нулимаад байгаа юм шиг. Ямар ч нулимаагүй. Би бас өргөл өргөдөг байхгүй. Та бодлоо. Та өргөл өргөдөг байхаар чи би өргөл өргөж таах юм шүү дээ. Би ч гэсэн өргөл өргөх үедээ өргөлөө. Гэхдээ би хизээч машин дээр өргөж үзээгүй байхгүй. За Балжигийн байрныхаа одоо сонсож байгаа толсон газар өргөл машин дээр өргөндөө өргөжлөө шүү дээ. Буугаал өргөж байгаа шүү дээ. Нэг бол үнэхээр тэнд ингээд юу машин тэрэг байхгүй яг ийм ил шороотой газар байвал өргөж байгаа. Тэр чинь нэг юм яг тэр чинь хүний хувийн өмчөд халдна гэдэг чинь өөрөө юм хомсрын үед амар одоо малаа хураалгаснаас юу ялгаа юу ах вэ? Тэгвэл малчгүй идэх ч юм уу бол одоо юу энэ амьдралаар амьдраад яах вэ гэдэг асуудал болох гээд байгаа байхгүй юу? Зүгээр ингээд юу хийх вэ? Зүгээр л аминч үзлэл яваад байна. Гүү аминч гэдэг чинь эсрэгээр өөрөө хотын соёлд бол таарахгүй. Гүү тийм таарахгүй юм болчих. Хүний хувийн өмчийг бохирдуулна гэдэг бол хотын соёл таарахгүй. Нэгсэндээ тэр нь хувийн өмч байгаа. Би өөрийгөө бодож байна гэдэг чинь би тэр өргөл өргөж байгаа хүнийг ч бас би бодож байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр аминч үзэл тэр хүний машин дээр өргөж. Чиний сайн сайхны төлөө тэр эмээ өргөл өргөж байгаа. Миний үр хөөхөд, миний ач зээнэр гэд. Гэтэл тэр асуудлыг яах вэ? Эмээ уучлаа. Тэгэхээр эн чинь ийм байхгүй да. Тийм байгаа үстэй. Үгүй яг энэ юу гэхээр энэ зүгээр биднэрт өнөөдөр байгаа хамгийн тулгамдж байгаа энэ соёл иргэншлийн зөрчлийн асуудал байхгүй да. Энийг бид нар зүгээр энэ өргөлөөр жишээ аваад энэ бид нар ярьж сэдвийн хүрээнд ярьж байгаа боловч үнэндээ энэ асуудал бол монголчууд бидний өмнө тулгамдсан асуудал аа. Ганцхан өргөл биш шүү энэ цаашгаа өшөө задлах юм бол. Тийм. Гэхдээ би таны одоо саяны үгнээс соёл иргэншлийн зөрчил гэдэг дээр надад болохоор ингэж ойлгогдлоо л доо. Одоо өрөхгүй уламжлалт нүүдэлчин соёл иргэншлэл те. Тэгээ одоо ингээд бидний байгуулад байгаа хотчлт буюу суурин соёл иргэншил те. Одоо энэний одоо зөрчил гэж ойлголоо би таны хэлж байгаа санаа. Хүний шүтлэг, хүний сүсэг бишрэл гэдэг чинь хинээс хамаарахгүй хувийн өөрийнх нь асуудал. Энийг одоо хотын дүрм зохируулаад болохгүй гэхлийг асуудал нэг өөр. Гэтэл та юу яа? Дээш хөл гараа юу
хөшиж өгөхгүй тул та гарчиг гэж хэлнэ гэдэг бол бас нэг талдаа биш байхгүй. Тийм ээ чинь. Дэндүү басамжилж маазрас үндэснийхээ соёл руу нулимж байгаа юм шиг надад сонсогч байна. Ер нь бол хуураас үргий, хуураа цайгаа үргий бүр тэгвэл тийм биз дээ. Та яллаа гэдэг шиг. Соёл иргэншлийн нэг ядагдчихдаг юм. ойлголоо тийм юм бэ. Сааталтаа тийм байхгүй даа чинь. Энд ядагдчих. Нари. Тийм бэ, тийм бэ. Энэ бол мөнхийн маргаал юм. Уу яг хөө тийм ээ тийм. Гэхдээ тий яг үнэхээр ингээ хэцүү байдаг л да. Гэхдээ бас ингээд үнэхээр ингээл гэрээсээ яг болж өгвөл машингүй газар л өрхийг хичээцгээгээрээ л юм байна. Юу нэцээ. Хүн Монгол одоо тэр өргөчөрөө гэж хэцүү байхгүй тий бас бити өрг гэхээр хэцүү, өргөхгүй бай гэхээр хэцүү. 10 20 одоо ингээл энд ингээл 20 хэдэн давхар барилгууд баригдаж байна л да. 20 эндээс одоо сүйтэй цагаа аваад лефтэрээ ингээд буугаад гараад тэнгуут энэ чи хашаалтсан шууд тоглоомд бай. Шууд ингээд ийм тэгээд яг одоо бидний энэ байж байгаа газар бол бас шууд хэцүү байгаа байхгүй. Гараал сургууль тэнгуут шууд төв зам ямар ч мод тийм ойжуулалт тийм цэцэрлэгт хүрээлэн энэ хот төлөвлөлтийн бурууч таарах нь. Үгүй тийм ч бас биш. Тэгээд нэг ийм болчингууд одоо энийг бол одоо ингээд ямар нэгэн байдлаар бусдыгаа хохирохгүйгээр одоо яах юм те. Тэгээд энэтэй одоо тодорхой хэмжээний үзэгчтэй энийг бас сонсч үзчихэл байгаа бүгдийн асуудалтай одоо тулгарчил байгаа тийм ээ. Тэгээд энэ дээр гоё санаа оноо байвал манай одоо нэвтрүүлгэнд орос сэтгэлдээ бич санал солилцоорой. Би бол сая ингэж бодлоо. Ер нь бол түрүүний ямканы хальт дуурсан. Өргөх бол өргөх газараа очивол өргөж яа. За агийн энэ дээр юм бодлоо байна. Гэхдээ одоо эн чинь яг зөвхөн Улаанбаатарт дэлхийд бол зөвхөн Улаанбаатарт манай хотод л нийслэлд харж болох үзэгдэл байхгүй. Тэгэхээр энэ гадаад орныханд бол ягаад гэвэл мэдээж Оросууд өргөд монголчууд байгаа бүх газар л энийг харна л да. Тэгэхээр энэ бол зохицуулж болох асуудал гэж бодож байгаа. Монголчуудаас биднээс өөрсдөөс нь шалтгаалж байгаа. За бидний энэ сэдвийн хүрээнд ярих хугацаа дууссан байна. Сэдвээ хайрлагч давхар гэж байна. За 2 дугаар үе бол одоо биднийг хоол идэвхэж хам болов гэсэн чинь шийтгэлтэй үе юм байна. Ингээ сайхан хуушур ирсэн байна. За тэгээд Перц, Давс, Чили халуун ногоотой энэ гурвыг хэтрүүлэн шийтгүүлэх юм байна. Найруулагчийн зүгээс асуулт ирнэ. 2 асуулт ирнэ. Төрүүлж хариулсан баг нь одоо ингээд 2 баг шүү. Бит 2 1 баг, 2 1 баг аха. Танах нэг баг, манах нэг. Тий. Тэгээд төрүүлж хариулсан баг. Манай үеийнх нь нэг баг, танаа үеийнх нь нэг баг. За хариулсан баг нь ялагч хариулж чадаагүй нь. За ингээд энэ гурваас хариулахын тулд яхаа гараа өргөх юм уу? Шууд хэлэх юм уу? Шууд хэлэх юм шүү дээ. Ямар ч баазар мазар байхгүй юм ч тий. За. 3-9 эхэлж гоноо хөрөөр хуг хөлднөө. 4-9 эхэлж дөнөө хөр 3 настай болоо. Үгүй гон чи ер нь тэгэл 3 настай л биш ээ. За бэрүү бол бэрүү шүтлэн. Ер нь гэхдээ гонон өхөр дөнөн өхөр гэдэг чинь ер нь нас бий гүйцсэн өхрүүдийг хэлж байгаа шүү. За тэгэл хийдий. Чинээс инээд алдаа. Эндээс юм авчихал те. Юм байна аа. Одоо юу хэлэх вэ? Хуруугаар байна уу аа. За чи нэг тойл. Би 5 гэж. За чи нэг тойл. Хариултыг эндээс битээр хэлж бас алдаж болно шүү дээ тий. 4. Тий. За хурууч хойлоо. Тэгэл шууд хоцсныхоо. За би 5. Биш байлаа. Хэдий. Гоног гэж 3 настай үргэлж. Гүн ч одоо хахт амир нь штэ. Өө болоо. Юу. За давстаа болж гайгүй. Одоо мас сахар штэ. Дээр үед. Ингээл ийм сахартай гараад тэнгүүд тогш хатман тогш. Энэ тэгтээ. Энэ давсан жоон тараа энэ яг баларсан. За яг бүгдийг хазахгүй нэг хазаж болно гэж бүгдийг. За ямар ч нэг хазчих. Нэг хацаад. За. Мухаа болоо. Бүгд нь чадахгүй. Энэ шийдгийг яах гэдэг ах гэдэг нөгөө. Гоноо хөрөлтэй минь дээ болчихгүй. Муухай мэнэ. Бууж өгдөө. Сүү. Шот сүү. Ундаа аваж болно. За одоо манаас давсны хэрэглээгээ авчлаа. Одоо нөгөө яасан ч өмхөр хөл гүйл боллоо. илжирхээргүй. Дамс чи ийм их байхаар амар аваад шууд ийм.
За. За энэ хоёрыг алдуулъя. Одоо энийг одоо мэдхгүй өнгөч байх үү? 6 настай. 6 настай. 5 настай шүү. Соёлч 5. Авчиг гэхээр Оног даг шүтлэг хязаалан соёлон гавчиг гэхэлэр 6 настай болов явж байна. тийм үү. 4 хагасан биш үү? За 6 настай. За баяр Зөвхөн шийтгэл. Шийтгэлгүй байхын шагнал юм. Тийм ээ. За баяр үргээ. Бид бүхнийг өнөөдөр энд нэвтрүүлэг хийх боломж болцоогоор одоо хангаж хамтдаа сайхан хоолоороо дайлж байгаа, хамтран ажиллаж байгаа. Их Монгол төвийн 3 давхарт байрлах Браво рестораны тогоочийн гарын хоолыг төрөлцөн ирсэн байна. Тэгээд за ингээд сайхан олцгоо. За баярлалаа. За Балжины Нямко 2 алиан ах уу? Хамаагүй. Шууд Пицца паста болох уу? Балжины дүүлийн нөхрөө мах идэх үү? Энэ холооны зурчтай бас их айтах юм байна. Тий. За тэгээд хоол идэх хоорондоо хамдын зургаал алт залуусын зөвлөмж мөнгө. Тий. Энэхүү сайхан яагаад юу болох юм бэ? Үе шат явах юм байна. За тэгээд манай Алтан гэрэл бас өөрийнхөө хувийн гарын бэлгийг бас бэлдэж ирсэн байгаа. Тэгээд залуучуудаа бас гардуулах уу? Тэрнээс авчруулчих юм. Энэ авчирсан юм да. За би 24 онд ахын олж тэргүү төгөлгүүдгээд нэг ном гаргасан юм аа. Тэгээ гарын үсгээ зурнаа. Бэлтгэн юм. За миний түрүү чинь Агийн өгүүлдгийн мөхөл үтэн ном гаргасан гэдгийг энэ тайрын гарт очиж байна. За, өстой их баярлалаа. Олж тэргүүд Тэгээ миний бүх сургаал мургаал наа чи багтцсан байх. Хич үг баг. За би тэгээд одоо миний хувьд бол Ахмадны сургаал алт гэдэг утгаараа хүүгийнхээ үеийн уран бүтээлс залууд Нямкад амжилт хүсье, уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За тэгээд мэдээж та нар мэрэгчлээ хайртай байгаа. Олон сая уран бүтээл хийгээрэй. За тэгтээ бууж өгч няцаж болохгүй гэж захимаар байна. Ойлголоо, баярлалаа. За одоо манайхаас бол залуус бидний зүгээс одоо тий танартаа залуус бидний зүгээс танартай өгч зөвлөгөө. Зөвлөгөөч явахтай ер нь тэгээд одоо бас шинэ гарч ирсэн үеийнхээ аймаг бити буруу шагаарай тий. Бити үгүйсгээрээ бидний үед ингэж байж болдог байсан. Одоо ийм гэж үйсэн гэж бити тэгэрээ. Тэг хүлэн зөвшөөрөөрэй л гэж. Өөрөө цаг үетэйгээ хөл нийлүүлэхгүй байж иж шууд үгүйсгээд энэ төр байдаг. Тиймэрхүү одоо миний үеийнхэн бидний үеийнхэн тэгдэг бол бас та бүхэн энийг уушилж үзээрэй, хүлцээд гарчил өчөө эднийхээ хүмүүс. Тэгээ ер нь бол бүгдөө бас хөгшин залуу гэлтгүү цаг үетэй хөл нийлүүлэх нь л одоо бидний хувьд хамгийн зөв биенээ ойлгож хүндэлсэн байр сууриас цаг үетэйгээ хамтарч хөл нийлүүлж алхацгаая гэж би уриалмаар байна. Зөв үү? За, уриалгыг дагъя. Тэгээ алтан гэрэл ахта маш их баярлаа. За бид бүхний нэвтрүүлэг энэ өрөөд өндөрлж байна. Тэгээд бид бүхний анхны нэвтрүүлэгт хүрэлцэж ирсэн, урилгыг авч хүндэтгэж ирсэн эрхэм найз Алтан гэрэл эрхэм дүү Нямко хоёртоо маш их баярлалаа. Тэгээд та бүхний цаашдын амьдрал, ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. Баярлалаа. За ингээд нэвтрүүлгийн зүгээс та хоёртаа бас нэг бяцхан гарын бэлэг бэлдсэн юм аа. За. Гайхаж байна. За энд ийм баг шүү. Би энийг тайлбарлаж байгаа. За энэ дотор коллаген. Тийм. Монпа гэдэг компаниас оруулж ирдэг коллаген. За энэ бас адилхан Монпагийн омега. Зааснаас ер нь мэдээж хэрэгэлдэг штэ. За ийм хоёр юм байна. За бусдыг аав тайлбарлчих та. За энэ ууттай зүйл бол энэ Баялаг дахиа компани шинэ бүтээгдэхүүн буюу шинэ гаргаж байгаа брэнд. За энэ Баялаг дахиа компани дахианы одоо бидний хуучин үед бол өхрийн махан тушанг гэдэг шиг дахианы тушанг бяцалсан мах. За мөн дахианы коллаген буюу өтгөрүүлсэн шүл ийм бүтээгдэхүүн байгаа. За тэгээд тус Баялаг дахиа компани одоо нэлээд одоо шинэ манай монголчууд сайн мэдэхгүй юм. Би бас сайн мэдэхгүй юм билээ. Уйг өндөг гэж байна. За. Энэ бол эдээд үзэхэд
Ер нь бол мэддэгдгийг гэсэн чанарын ялгаа. Энэ бол оригинал ийм өндөг байдаг юм байна. Амт нь өртлөө өөр байдаг юм байна. Энэ зүйлүүдийг гарын бэлэг болгож байна. За баярлалаа. За тэгээд Баярлалаа. бэлэг ингээд дуусаагүй. Энд нэг юм байна. За баярлалаа нэгш. Энд нэг юм аим сүртэй харьцагтай юм бэлэг байна. За энэ бол Япон чихэр тий. Япон чихрийн одоо ийм сет жигнэмгний сет гэх юм уу? амттны сет. Амттны сет гэх юм уу? За ийм сет. Яга шүү. За энэ дотор ч одоо нөгөө юу хүүхдтэй өгөөрэй. Өөрөө идчихвэ. За найз. Тэгээ савлгаантай гоё яваад. За нөгөө чимтэй самбаглаа бод. За ингээд бид бүхний энэ хөө нэвтрүүлэг подкастыг эрхэм үндэд энэ яг үз сонирхож байгаа. Одоо бид түрүү хэлсэн нөгөө жаахан завтай чөлөөтэй байгаа хүмүүс үзүүл зүгээр ажилтаа хүмүүс үзэхэд бас хэцүү яг хийцгүй хүмүүс үзэж байгаа баг. Тэгээ та бүхэндээ бид бүхний бас нэвтрүүлгийг халуунтаар хүлээж авч байгаа байх гэж би бодож байна. Тэгээд энэ нэвтрүүлгийг хийхэд бас биднэрт тусалсан Их Монгол төвийн одоо Дүнжин гаруй захын яг харалдаа баруун талд замын уулзаар яг болонд байрлаж байгаа Их Монгол төвийн 3 давхрын Браво ресторан наамт болонд баярснаа илэрхийлье. За тэгээд хоёр зочин манаас үг хэлнэ үү хэмээн. Сүүлийн хормыг хоёр төлдөө. За баярлалаа. Тэгээд энэ анхны подкастын анхны зочин болж би тэр орсондоо миний хувьд бол бас их баяртай байна. Аав хоёрт хоёуланд баярлалаа. Балжаатайгаа би чи 24 онд Баян хонгор аймагт би ганцаараа биш кинонд бас тоглосон шүү дээ. Тийм ээ тий. Балжика маань гол дүрд би бас нэг тэнд нэг туслах дүрж яах вэ. Тэгээд бас их сонио хувь юм даа гэж би тэгэхэд бодож ирсэн. Аавтай ингээд үерхэд олон жил найз нөхөд явлаа. Одоо тэгээ хүүтэй нь бас ингээд нэг уран бүтээл тоглолт юм байна. Сонин төхөл юм даа гэж би бас тэгэхэд бодож ирсэн. Дараа нь ирсэн чинь миний хүү яаж нэг асуугаад байгаа юм байна. За яг ахта болон Балжикада маш их баярлалаа. Тэгээ эхлүүлж байгаа бас нэг хүмүүст өгөөжтэй сонирхолтой ийм контент подкастт тавьж оролцуулсан явдал баярлалаа. Хамтран оролцсон Алтан гэрэл ахтаач гэсэн маш их баярлалаа. Тэгээ бүгдээрээ уран бүтээлч хүмүүс байна те. Бид бүгдээ та бүгдээ уран бүтээлийн зам үргэлж дардан байх болтугай. Уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. За баярлаа. За ингээд манай нэвтрүүлэг өгөөр өндөрлж байна. Дараа дахин уулзлаа баяр таа.